Монгол улсын засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар үзүүлж байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр. Дэлгэр сайхан зуны улиралд өвсний соргыг дагуулan малаан бэлчээж, сайл сүүгэн авч идээ цагаахан бэлтгэхээс эхлээд хөдөө нутагт ажил ийдүрнэ. Айл бүрийн гэрийн гаднаас айраг цагааны үнэр сэнгэнэ. Хөвсгөл аймгийн цагаан үр сумын залуу малчин Ууган Баярын сургуулийн өмнөх насны 2 хүүхэдтэй. Хөөхд харах хүнгүй гэд малаан хариулах, сайл сүгэн авах, цагаан эдээгийн боловсруулах ажлыг хойш тавих аргагүй учраас алийг намжуулах гэж хэрдээл хичээнэ. Өдөөний бидний ажил бол өглөөнөөс орой болтолдог. Тэгээд зарим хүүхдийн зарим жижигээ уяа зарим томьёогоо энэ төр тэрвэрэн барин ажиллаа амжуулдаг. Тэгээд нөхөртөөгөө бид 2 хүүхдтэйгээ тэгэл дөрвүүлээл идэг. Хүүхдтэй бараг бичиг үсэг заах нь ятгаа тэгэл өдрийнхөө ажлыг амжуулах гад хүүхдтэй мартаад өнжингөө явдаг штэ. Ууган Баяр бямсүр нартай ижил хүүхдийнхээ асаргаа боловсролд сайн анхаарч чадахгүй байгаа аав ээжүүд цагаан үр сумын үүр багт цөөнгүй. Ингээд тэд энэ асуудлыг нийтээрээ хамтарч хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Гэрээ болоод байшин цэцэрлэгтэй болмоор байна. Эднэрийг 103 сар ч гэсэн уг цэцэрлэгтэй байлгууд бидэнд тун их хэрэгтэй байна. Иргэд уулзалтандаа сумын засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч нарыг урьж зуны 3 сард багийн цэцэрлэг ажилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Зуны цагт сургууль цэцэрлэг амардагч хөдөөгийн малчдын хувьд энэ л цагт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ нэн чухал хэрэгцээтэй байдаг. Малчин эцэгчүүд болохоор юу илүү их хүсэж байсан бэ гэхээр зуны сургалтыг одоо 21 хоног биш 3 сарын үргэлжилсэн хугацаатай ажиллуулж өгөөч гэдгийг хүсдэг байсан. Тэгээ бид нар бас энэ хүсэлтийн дагуу өөрсөнд нь хэрвээ бид нар одоо байрны асуудал шийдэгдээд байшин цэцэрлэгтэй болчих юм бол зуны 3 сар одоо үргэлжлүүлж ажиллах нөхцөл одоо боломж их бүрдэж өгнө гэдэг ямиг бас эцэгчүүдэд их сайн ойлгуулсан. Тэгээ эцэгчүүд энийг бол хүлээн зөвшөөрөөд ер нь одоо багуудад байшин цэцэрлэгтэй болох нь илүү их ач холбогдолтой үр дүнтэй юм байна. Тэгээ манай орон нутагч одоо бороо ус ихтэй ийм үед бол ер нь байшин цэцэрлэг байх нь зүйтэй гэсэн саналыг хүлээж аваад тэгээд орон нутгийн хөгжлийн сангаас дэмжүүлэхийн тулд иргэдийн энэ санал бол ер нь зүгээр нэгдүгээр тавигдчих гарч ирж байсан бүх багуудаас. Ингэсний улмаас орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөгчдийн хурал энийг одоо дэмжиж ер нь энэ одоо иргэдээс орж иж байгаа энэ санал их зөв юм байна гэдгийг манай орон нутгийн удирдлагууд бас давхар их сайн дэмжиж энийг одоо оруулж өгсөн байгаа дээр нь. Хөвсгөл аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтыг өмнөө нь тавьж бүхий л шатны бодлого шийдвэр төлөвлөлтөндөө хүүхдийн асуудлыг чухалчлан тусгадаг болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хувьд л гэхэд 10-аас доошгүй хувийг хүүхдийн төлөө зарцуулах шийдвэр бий. Цагаан үр сумын үүр баг иргэдийн санаачлаг оролцоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ийхүү байшин цэцэрлэгтэй боллоо. За багшаа сайхан амарсан уу? Сайхан амарсан. За баяртай. Ээж нь ороо ярьж авна. За баяртай. За би 4 настай 6 настай 2 хүүхэдтэй. Тийм багийнхаа цэцэрлэгт өгснөр өдөр санаа амар байдаг. Хүүхдүүдийн маань сургуулийн өмнөх боловсролд маш их юм сурж байгаа. Үүр баг ийхүү эдлэгээ урттай тохилог байшин цэцэрлэгтэй болсноор сумын төвөөс алслагдсан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байсан 2-6 насны олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна. Үүнийг дагаад шийдвэр гаргах төвшөнд эцэг эхийн оролцоо эдвэх санаачлагч нэмэгджээ. Нэгдсэн үндэсний байгууллагын санхүүжилтээр ингээд доторх хөрөнгө эд тогтшил ингээд бүрдсэн байгаа. Энэ бас биднэрт их дэмжлэг болж өгдөг. Тэгээд бас малчин эцэг эхчүүдийн хүүхдүүдийг ингээд зуны улиралд авч сургаснаар бол тухайн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг
бол бас баг зэрэг олгож байгаа. Тэгээ бас залуу эцэг эхчүүд болон тэдний малчин эцэг эхчүүдийг арга гэрийнхээ амьдралыг цааш нь хөгжүүлэхдээ дэмжлэг болох үүднээс бас маш их чухал ажил болж явагддаг гэж эцэг эхчүүд ч манай үйл ажиллагааг дэмжиж цаашид болж өгвөл ингээд 103 сарыг ажиллаж өгөөч гэж хүсдэг тийм хүсэлтийг маш их тавьдаг. Энэ хугацаандас хүүхдүүд маань 1 сарын хугацаандас баггүй их юм суралцаад ингээд гардгаа. Хүүхдийн хөгжлийн үндэс суурь болсон сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй хүргэх зорилготой багийн байшин цэцэрлэг Хөвсгөл аймгийн бусад сум багуудад бий. Тэгээ бид нар ямар ч үс иргэндээ ээлтэй байхын тулд үндсэндээ сум орон нутгийнхаа одоо энэ хүүхд багчуудыг өсөж хөгжих болцоог хангах тийм зорилгыг агуулдаг. Тэгээ ийм ч учраас одоо ард иргэдтэйгээ нэлээд сайн харилцан ярилцаж тэднийхээ санаа онолуудыг сонсож энийгээ бас орон нутгийн засаглалын бодлогодоо хэрэгжүүлж ажиллаад энэ СОБ-ийн барилгуудыг багууд дээр өнгөрсөн жил барьсан байж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгө оруулалтаар үндсэн хөрөнгө оруулалтаар шийдвэрлээд өнөөдөр 3 баг дээр бүх ашиглалтанд ороод байж байна. Тэгээ энэ барилгууд маань бол энэ хүүхдийн одоо энэ сургуулийн өмнөх осрлын хүүхдүүдийг зуны сургалтанд хамруулахаас гадна бас хурц үйлчлэгийн стратеги гэх мэтлэнгийн бусад зүйлүүдэд одоо ашиглах бүрэн боломжтой юм тохилог байрууд байгаа. За энэний үндсэн онцлог нь гэх юм бол одоо манай энэ орон нутгийн хэмжээнд бол одоо бороо хоригтэй юм байдаг учраас гэр цэцэрлэгүүд бол төдийлөн бас одоо 5 дахь хангадгүй. Тэгэхээр эдгээр ийм 5 дахь хангасан орчин үеийн цэцэрлэгтэй болоод цааш одоо гадна тогтчлуудыг хийхээр өнөөдөр бас энэ хавьд үлгэр жишээ болоод ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн цагаан үүрсэм хүүхдүүдийн аж байдлын судалгаа явуулж 14 хүүхэд өрх толгойлсон аав ээжийнхээ хамт айлын байшинд амьдарч байгааг тодорхойлжээ. Орон нутгийн удирдлагын зүгээс иргэдээсээ санал асууж, орон нутгийн хөгжлийн сан, халамжийн сангаас 8 айлыг орон гэртээ болгож 6 айлд байшин барьж өгсөний нэг нь Болдбаатар. 6 дугаар ангийн тэрсгэн 2 хүүтэй Болдбаатар айлаас айл дамжин амьдарч өөрийн орон гэргүүдийн гутарч бор дарсанд хөл алдаж явсан саяхан. Харин одоо ах дүү найз нөхөд нутгийн олныхон дэмээр өөрийн гэсэн ор хорон тавиулжээ. Би одоо ингээд айл болгоны байшин сав түрээслээл ингээл амьдарч ийсэн. Одоо тэгээ ингээ орон нутгийнхаа сайхан улсууд ингээд наваа хорон гэртээ болгосон би баярлж байгаа. Ядарч яваадан туслана гэдэг хүний сайхан сэтгэл. Алдаж явсан эр хүнд ахиад өндих хүчийг нутгийн зон олон ийхүү хайрлаж, тэрсгэн 2 хүүд сурч боловсрох хөгжих 5 тухтай орчныг бий болгож байна. Манайхан шинэ байшинтай болох гэж байгаа. Тэгээд дүү тэр нэг байшин барилцаж өгдөг. Манай дүү зомгол дүүж би хад зөөдөг. Тэгээд манай найзууд надад баяр хүргэсэн. Ийхүү хүүхдийн амьдрах орчин аж байдал сайжирч байна. Энэ бол Хөвсгөл аймгийн сум баг бүр хүүхдүүдийнхээ талаар судалгаа хийж санаачлаг гарган олон талт ажил хийсний үр дүн юм. Цагаан нуур сум хүүхдийн бүхий л асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэж байна. За, манай сум хүүхдээлт орон нутг болох ажлын хүрээнд хүүхд хамгааллан хамтарсан багыг шинжилэн томилж 3 сард шинжилэн томилж үйл ажиллагаа эхлүүлсэн. За энэ ажлын хүрээнд биднүүд 0-аас 18 настай хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зорилгоор баг ажиллаж 24 асуулгатаар судалгаа гаргаж авсан. Энэ судалгаа гаргаснаар биднүүд ер нь бүх хүүхдээ хаана ямар гэрт амьдарч байгааг гаргалаа. Мөн эцгийнх нь хэдэн хувь нь ажилтай, хэдэн хувь нь малчин, хэдэн хувь нь цаачин, хэдэн хувь нь ажилгүйгээр өсч байна. Тэнийг бас тодорхойллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, нуугдуул байсан хүүхдүүдэд мөн илрүүлж гаргалаа. Хүүхдийн эрхийг ойлгон хүндэлж тэдний өнөөдрийн болоод ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хөвсгөлчүүд бүх нийтээрээ санаачлаг гарган ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумал гэхэд орон нутгийн төсвийн давсан орлогоос 1.5-аас 2 сая төгрөгийг сумын засаг даргын нэрэмжит олимпиадад амжилттай олдсон хүүхдүүдэд мөн 3 сая төгрөгийг
аймаг улсын олимпиад, урлаг спортын наадамд эхний 3 байр эзэлсэн хүүхдүүдийг урамшуулахад зарцуулдаг. Тэр орон нутгийн хөгжлийн сан дээр чинь эхлээл яадаг байсан жалгадооны үед баг болгон чинь нэг одоо хашаа хороо барих гэдэг юм уу тийм ээ. Худаг ус гарах гэдэг юм уу. Ийм рүү эхний 2 жил зарлаа шүү дээ. Гэтэл сүүлийн үед би дандаа хүнийхээ төлөө нийгмийн асуудал тийм ээ хүүхдийнхээ асуудал, залуучуудын асуудал, иргэдийн асуудал чиглэсэн ийм рүү хөрөнгө санхүүгээ одоо чиглүүлж байгаа. Тийм учраас энэ бол одоо ингэж энэ 4 жилд энэ хүүхдэд дээлтэй орнуудын стратегийн хүрээнд одоо их том зорилт тавьж нэгдсэн үндэсний байгууллагаас ингэж том одоо дэмжлэг тусалцаа үзүүлж яах гэдэг асуудал бол үнэнхээр бид одоо хүүхдийнхээ төлөө, залуучуудын төлөө одоо хандахгүй бол одоо яах юм бэ тийм учраас энд л одоо их том өөрчлөлт гарсан л гэж үзэж байгаа. Тийм учраас одоо ерөөс хаа явсан газар л хүүхдийн асуудлыг л одоо байнга ярьж хөөрч явдаг ийм л болсон. Ийхүү сэтгэлгээ хандлагын өөрчлөлтүүд бүхий л төвшөнд бий болсоор байна. Өвсгөл аймгийн ихэнх суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 30-аас 60 хүртэлх хувийг хүүхдийн төлөө зарцуулдаг болжээ. Хүүхдэд ээлтэй бодлого шийдвэр гаргах, хүүхдэд ээлтэй үйлчилгээ орчин нөхцөлийг бий болгоход эцэг эхийн оролцооноос гадна хүүхдийн өөрийнх нь оролцоо чухал. Тариалан сум сар бүрийн 2 дахь 7 хоногийн пүрэв гарагт хүүхдийн эндэр ажиллуулж иргэний танхимдаа хүүхдүүдийн сонсдог уламжлалтай болжээ. Энд бид нэр анх ингээд хүүхдийн эндэр дээр гадаад юм ятахад маш хэцүү сандарч исэн, айж исэн. Тэгээд энэ том хүмүүсийн дунд ингээд ятахад тэр хүмүүсийн харцыг хараад бүр амар ингээд сандраад юу ятахаа мартаад ингээд гацдаг байсан. Одоо л харин тэр зүйл өөрчлөгдсөн. Хүүхэд болгон өөрийнхөө санал бодлыг чөлөөтөө гарч илэрхийлж сургууль маань ямар асуудал байна, ямар асуудал нь болохгүй байна, шийдэгцэн асуудал юу байна, юун дээр нь санал бодлоо илэрхийлэхээ сайн мэддэг болсон. Тэгээд тэр санал асуудлаа маш сайн идэвхтэй ярьж тэрнийхээ төлөө хөдөлмөрч чаддаг болсон байгаа. Тэгээд манай сургуулийн хүүхдүүд бол маш идэвхтэй тийм харилцааны соёл маш ихтэй болсон байгаа. Нэг үе бодвол одоо хүүхэд өөрсдийнхөө үзэл бодол, санаа бодлыг илэрхийлэх шал өөр болчихсон юм байна. Ер нь хүүхэд одоо ер нь бид л одоо дээхэн үеийн уур амьсгалаараа нэг хэсэг хандаж байсан болохоос биш. Ер нь хүүхдтэй ингээл ойр дотн харьцаад ингээл асуудлаа яриад байх юм хүүхэд бол их юм ярих юм байл. Тэгээ сая одоо бид энэ 2015 онд хийж хэрэгжүүлэх энэ одоо орон нутгийн хөгжлийн сангаас их юм дээр ингээд санал аваад үзсэн чинь олонх нь бол ямар саналууд ирүүлсэнгүүл одоо хүүхдийн одоо унаатай болгож байгаа шүү тийм ээ. Хүүхдийн хатуустай. Энэ одоо яагаад гэвэл энэ хүүхдийн хатуустай болгоно гэж чинь одоо амралт одоо улирлынхаа амралтаараа одоо хөдөө орон нутагт явж байгаа хүүхдүүдийг гэр оронд нь хүргэж өгөх байдаг юм алслагдсан багийн. Аймаг орон нутагт одоо уралдаан тэмцээнд явахт нь одоо нэгдсэн унаа хэрэгтэй байна. Одоо эн чинь ийм учраас одоо бас нэг тийм боловсон унаа гэдэг энэ асуудлыг бас. За энэ одоо манайх энэ жил орон нутгийн хөгжлийн сангаар дэмжигдээд ингээд одоо тендер ном зарлагдаад явж байгаа. Манай сургуулийн сурагчид өвөл аймаг руу олимпиадаар аягүй олоолаа явдаг. Тэгээ унаа хөлсний асуудал аягүй хэцүү байдаг учраас олон хүүхдүүд санал гаргаж захиргаандаа хандсан. Тэгээ манай захиргааныхан одоо шийдэж 3 сая төгрөг өгч унаа хөлсөөр хангаж байгаа. Тэгээ манай нойлын асуудлыг энэ шийдэж өгсөн. Тэгээд завсалгаанаар гарахад айгүй даарч айгүй удаан явдаг гэж багшнаас агиндаг байсан ч одоо амар гар мараа угаахад шууд ороод 0 дотроо яадаг болохоор айгүй амархан болсон. Энэ асуудлыг шийдэж өгсөнд маш их баярлалаа. «21 аймагаас анхудаа Хөвсгөл аймаг 2016 он гэхэд хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтыг хэрэгжүүлж шат дараатай олон ажил хийж байна. Хөвсгөл аймгийн сум, багвар, байгууллага, айл өрх, иргэн бүр хөгжлийн энэ тэргүүний асуудал хүүхдийн асуудал болохыг тодорхойлон хэрэгжүүлж байна. За хүүхдэд ээлтэй засаглалын гол зам асуудлыг бид нэр үндсэндээ 4 зүйлээр томьёолж хэрэгжүүлж байгаа. За нэгдүгээр ямар ч байсан Хөвсгөл аймагаас гарч байгаа бодлогын баримтчгүүд хүүхдтэй холбоотой асуудал, хүүхдтэй холбоотой бодлого зорилтуудаа тусгаж өгөх явдал. Энэ бол томхон ажил. Тийм учраас аймгийн засаг даргын 2014-өөс 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны иргэндээ ээлтэй аймаг гэдэг хөтөлбөрийн дотор хүүхдтэй ээлтэй аймаг гэдэг асуудлаар бол олон асуудал тусгацсан. Тухайлх юм бол 538 ажил төлөвлөгдсөнөөс 215 ажил буюу 37.4% нь бол хүүхдүүд чиглэсэн одоо ийм ажил тус хөтөлбөр тусгацсан гэж ингэж үзэж байгаа. Нэг талаас. За нөгөө талаас бол хүүхдтэй ээлтэй засаглалын 2 дахь гол цөм асуудал бол Хөвсгөл аймгаас гарч байгаа шийдвэрүүдэд
хүүхдэд холбоотой асуудлуудыг бас тусах явдал гэж ингэж бодож байгаа. Тухайлх юм бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан дээр энэ асуудлыг оруулж 36 дугаар тогтоолго гаргасан. За энэ тогтооллоор бол үндсэндээ хоёр асуудлыг их чухалчилж амжигдсан байна. Энэ дотор бол орон нутгийн хөгжлийн сангийн 10-аас туушгүй хувийг хүүхдүүд чиглэсэн одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт яа гэж энэ одоо даалгаврыг бол аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор бүх сүмийн засаг дарга нарт бүрэг даалгавар гэсэн. Хүүхэд ямчин гэх тоомжргүй хандлага Өвсгөл аймгийнхны хувьд хэдийн мартагдсан. Хаа яваа газраа хүмүүс хүүхдийн тухай яриа өрнүүлж, хүүхдийн санаа бодлыг сонсож, тэдний сурч боловсрох, хөгжих боломж, орчин нөхцөлийг яаж илүү сайжруулах уу гэдгийг боддог болжээ. Ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөвсгөлчүүд ийхүү бодлогоон чиглүүлэн ажиллаж байна.